За Сүхбаатар аймагт улсын хурлын гишүүн Саран Чулуун болон Соронзон бол Дотгон баяр нараа ажиллаж байгаа. За Сүхбаатар аймагт бол ундны усны асуудал үнэхээр тулгамдсан асуудлуудын нэг. За тиймээс ундны усны эрүүл ахуй ба цаашдын төлөв хилэлцүүлгийг иргэдтэй зохион байгуулж байна. За тухайн уулзалтанд иргэд одоо санал хүсэлтээ хэлэх болон за аймгийн засаг даргын хамгааллын газраас бас дэмжлэг үзүүлэн оролцож байгаа юм а. Манай одоо багийн хувьд бол ер нь бол усны хатуулга ихтэй. За орон сууцны айлууд бол байнгын нэг фильтр буюу цэвэршүүлэгчийг тавьсан байдаг айлууд бол тэгэхээр ер нь бол зөвхөн канаднаас усыг бол одоо юу гэдгийг шууд аваад ууцна гэсэн ойлголт бол байхгүй. Ер нь бол одоо ундны ус бол ер нь бол тийм нэг яг цэвэршүүлсэн усыг бодвол хатуулга ихтэйгээс гадна өнгөний хувьд бол одоо арай өөр гардаг. Тийм эрүүл мэндийн хувьд бол ер нь шууд хэрэглэх нөхцөл бол тийм байхгүй гэж ойлгож байгаа тийм. За өнөөдрийн хэлэлцүүлгээс бас мэдээлэл олж авлаа. Зөв сайхан хэлэлцүүлэг боллоо. Цаашдаа бол одоо энэ усыг бол цэвэршүүлж дамжуулах шугамд бас цэврийн бас танад төхөөрөмж байрлуулж бас цэвэр усаар ард эдийг хангаасаа л бодож байна. Миний хувьд болохоор мэргэжлийн хүний хувьд усны асуудал мэдээч номер 1 усны нөөцтэй яригдана. Усныхаа нөөц буюу стратеги чухал ачаал бүгдэлтэй орж учраас ордын 3 шинэ их усөр хуучин ашиглаж байгаа их усаргаа тэгэхээр шинээр их усөр байгуулах, шинэ их усөр тодорхойлох, геологийн нөөцийн буюу хайгуулын нийт одоо хэцэн мэдрэггүй бас ашиглах вэ гэдгийг нь тухайн аймгийнхаа ордын нөөцийг нь тодорхойлох шаардлагатай байна.